Зохиолч Дондгийн цэвэг мэд. Ёлын үүр. Улаанбаатар хотын төмөсийн жигүүртний тасагт махир хумсандан мануул базаж жигүүрийн дэлгэн суусан тахир хурц хошуутай том хүрэн шувууг та нар ирэх биш үзсэн биз? Зарим хүн түүнийг хараад бүргэд юм уу да гэж байх шиг сонсогддог. Үнэнд нь тэр бол бүргэд биш, ёл шувуу юм. Энэ нь Алтай цаадах говийн асгат олон улсын хангил хавцхан өндөрлөгт амьдран орших бөгөөд нарны элчинд агаарын хий халж хөөр хурсгал эхэлмэгц сая түүний дэмжлэгээр хөхмөнгөн тэнгэрийн гүнд халин нисгэн үзэгдэн. Халсан хийн хөөр хурсгал эхлээгүй өглөө буюу оройн сэрвэнд хадны агуу хонгилд байх учраа агнах гэвэл нар мандахаас өмнө биеийн далдлан гэтэж сэмхэн түүнд ойртохыг чармаах хэрэгтэй. Ёл бол махчны баг харцгийн язгуурт багтах нүсэр том биетэй шувуу бөгөөд дэлгсэн хостоловчийн урт нь 2 м хагаст хүрнэ. Толгой хэвлэн шаргалдуу нуруу тал нь харвтар өнгөтэй байна. Монгол орны Алтай хангайн нурууд хөвсгөл орчмын уулсаар байдаг бөгөөд жилийн аль ч улиралд уулын оргил тагийн байц зохионд амьдрна. Хангил хавцхан өндөрт агуу хонглыг олж үүр засан жилд ганц удаа дөрж голдуу 1 хаяа 2 өндөг гаргана. Ёл чулуу иддэг юм ходоо дунд нь юу ч тэсэхгүй хайлна гэж манай монголчуудын ярилцдаг нь ёл аюултай махчи юм. Туурайтан амтныг барьж иддэг гэж зарим номд бичдэгээс арай үнэнд ойртсон үг юм аа. Ёл шувуу амьд амтныг хизээч барих ёсгүй зөвхөн сэг иддэг бөгөөд гол төлөв ясаар хооллоно. Иймээс үзмэр болгон тавьсан ёл шувууны чихмэл амьдтыг барьж байгаа биш. Аль нэгэн эндэгдлэр өгсөн мануулын сэг дээр буун ирж байгааг дүрсэлсэн хэрэг болов. Манай монголчуудад ёлын тухай янз бүрийн яриа байдаг. Түүнээс онцлог нэгэн зүйл нь хорд хавдар өвчнөд эм болдог ходоодныхын тухай юм. Тэр жил анд нэгэн нөхрөө минь аюулт өвчнөд нэрвэгдэж арга чаргаан барах үес амьд минь дүлдээхийг хүсэж аварч нэгүүлсхийг мөрөөдөгтөн ардын домог үгэнд гардаг ёлын ходоодны тухай ярилцж байсныг сэгс цагаан богдож уулчлах үедэн санан дурдах учрал тохиолдов. Уулыг өргөргийн чигт зүссэн гарсан нэвтрхий хавцалд ёл шувууны үүрснийг элгэн байцын ханан ингэрлөө гойдсон шохоо шиг цагаан баасаар нь тухайлан мэдэж тэнд 2 өдрийн турш ажиглалтын ангуучлав. 60-аас 80 градусын эгц босоо байцын ханан ингэрт сари ёроолоос дээш 100 м-ийн өндөрт томхоо хонгил харагдана. Тэр хонгилд ёл шувуу үүр зассан болтой. Бидний зарим залуус гутлаан тайлан байцууд 50 м авиад хүрч чадлагүй буугтан ёлын үрнээс доош унсан шар эсгээ даавууны тасархай хулангийн туурай янгрын ясны хилтерхий зэргийг авчирлаа. Үүр байгаа хонгилоос дээш 20 м-ийн цаана байцын өргөн тавцсан байх нь ёлын хоолны ширээ бөгөөд шохойлог цагаан баасанд хожигдож дунд цагаан өнгөтэй харагдана. Тэр тавцангаас доош уртаараа 40 м, өргөнөөрөө 2-3 м хэрийн цагаан зурвас байц дээр гарсан нь ёлын баас ажээ. Энэ орчим ийм цагаан зурааснууд 5-6 байна. Үүгээр үзвэл ёл шувуу хэд хэдэн хоолны ширээ хэргэлдэг ажээ. Ёл шувуу жохом ямар үүр застдаг болохыг бид мэдхийг чармайсан боловч үүр застдаг элгэн байцын ингэрт 100 м-ийн өндөрт хүрэх арга зам олдохгүй байлаа. Байцын эрмэг дэвсэг бүхнийг ажиглан хардсуусаар байтал баг үд болж халуун шатав. Халсан хий дээш дэгдэж хөөргөх урсгал эхлэхэд бидний ажиглаад суусан хонгилоос арай дээр үзэгдэх өөр нэгэн завсраас нэвсгэр том ёл шувуу нисэн босож ангандаа доош халбалзан газарт нэлээн ойртоод дараа нь хүчвэн дээшин хөөрөн уулын толгой дээгүүр нар буруу элен хальсаар далдорж явчихлаа. Ёлын байрыг нэгэнт мэдсэн учраас хэд хоног оролдоод үзье гэж харилцан ярилцаад дараагийн өдрийн өглөө эрт дахин тэнд очиж ажиглалт хийхээр шийдвэрлэж майхандан эргэж ирэв. Говийн шин загийн галын дэргэд саруул бөгөөд дулаахан огторгын алс суудамд одод мичид гялалзсан ойр хуулын хавцлаас холын бүглүү чимээ сонсдох нь жухам юу аль зүгт дуурсныг мэдхэд бэрхтээ. Юу дуурав?
гэж нэгнийг асуухад нь галын гэрэл хараад мазаалаа ирж явах шиг байна гэж нөгөө нь шоглон хариулна. Гал дээрээ соолон гаргах үед миний тавгаар элс дүрчгчээ гэж нэгнийг уцаарлахад нь ус хэмжээтэй шүү, цаасаар арчаарай гэх бүдүүн дуу сонсогдно. Өдөржин уулсаар хэсэж ядарсан боловч хэвтэртийн ормогцсон үдсэн харснаас эхлэн үлгэр домог ярилцаж шүн дунд болгодог заншлын ёсоор та өнөөдөр хаа явсан, юу ч ярьж өгөх юм биш үү гэхэд дөө майхны зүүн хаяанаас сонсогдно. Ёлд хавцалд өөрийн бүрэнхийгээр очиж нуугдан суулаа. Уулын толгойд нар тусах үеэс надаас 500 метр газар нөгөө талын байцын ингэр дээр нэгэн том ёл шивүү сууж байгааг үзээд баг зэрэг ойртохоор бүхэн гэтэл нисэж орхилоо. Сүрхий сэрэг амтан байна. Анхандаа намайг чиглэн ниссээр ойрхон ирсэн боловч өчигдөр элсийн цэвэрлэж тосолсон замаг маань гацаж ашигтай хэмжээнд буудаж чадсангүй. Тэгээд өндөрт байх нэгэн агуйг ажиглаж суутал сони юм үзлээ. Агуйн аманд жижигхэн ботургамал байх шиг харагдахад нь үүр биш байгаатайг сайтар танихыг хичээн нэлээд ойртож дурандав. Дурангаар үзэхэд үүрч биш, ургамалч биш, нэг л хачи юм байна. Жижигхэн ууттай юм байх шиг харагдлаа. Юу гэдэг нь энэ вэ гэж удтал ажиглан сууж хараад байсан чинь чулууч биш, өвсч биш, амтанч биш. Нэг л маягтай зэвүү юм элгэн байцын ингэр дээрх их агуйн аманд сайрын яроолоос 200 метрийн өндөрт байв. Наанаас нь 2 хөлтний хүрх арга тунчиг алгадаа. Харин уулын ард талаар нь очиод байцын оройг тойрон өнгөөвөл ойртож болмоор санагдав. Гэтэл агуйтай байцын ардлаас нь авиран гарч уулын толгой дээр хүрнэ гэдэг амархан хэрэг биш. Сайрыг уруудан 5-6 км яваад баруун тийш иргсэн салаа хавцлаар өгсөж түүрийн эхний хөтөл дээр гараад дахин хойшин эргэж уулын хярыг дага явсаар уг газраа дөхөж болмоор санагдавч үнэн хэрэг дээрээ тийхүү явж болох эсэх нь мэдэгдэхгүй. Өөр давхар уул, хадан хясаа, хайрга нураг, хавцал байц хааж байхгүй гэх батлан хэлэх баримжаа тоймгүй байлаа. Хэдийгээр ийхүү нууцад агуйд жигүүртнээс бусад амтны хөл хүрэх нөхцөлгүй мэт боловч хүний гараар тавигдсан ямар нэг юм нарийн дурангийн хараанд байх шиг санагдах тул араа шүд болсон арзгар сүртэй уулын ар өврийг сайтар нэгжин үзэж түүнд хүрэх бүх болцоог олж хайхаар санаа шулууд нь зориг заалаа. Тэгээд агуйт байцын хавцлыг уруудаа явж арай налуу нэгэн элгэн хадууд авиран мөлхөн оройд нь гарсан чинь очхийг зорсон байцын оргилоос ондон тасархаа болгон танигдав. Гэхдээ өндөр дээрээс уулын тогтцыг ажиглавал хавцлыг уруудах биш, харин өгсөж эхэнд нь тулаад уулын хярыг дамжин буцаж явбал уул нууцад агуйд ойртож болмоор харагдлаа. Ийхүү явхад бараг хагас өдөр хэрэглэгдэх нь илэрхий. Гэвч цаг нэлээд эрт байсан учраас ирсэн замаараа гэдэр гэргэж уулнаас буугаад агуй бүхий хавцлаан өгсөж гарлаа. Хэдэн цагийн өмнө сууж байсан газраа хурч дахин дурангаар үзэхэд агуйн амны тавцсан дээр харагдах жижигхэн шамбгар бор юм нь айг усны будч биш, шар эсгэн тасархайч биш, шавар илсний овооч биш, харин жижигхэн баримл юм уу гэмээр суурн бүдүүн дээшлэх тутам нарийсэж оройдон багц буюу толгой гарсан байдалтай харагдлаа. Бас агуйн амны тавцангаас өргөжлөн элгэн байцын ханаар нарийнхан дэвсэг зуран уулын оройг тойрон одсон мэт үзэгдэхэд ар орой дээр нь гарах замыг олбол агуйд хүрх аргыг сүүгчилж болмоор бодогдсон санд мэнд сайрыг өгсөн цаашаа алхалаа. Хад асаг алхан бүхэнд боож хангил хавцгаа хажуу талаас хавчин сүндэрлсэн харанхуй нөхмөд баргар зэвүүн хавцлыг өгсөөр нар баруунан хэлбэж уулын сүүдэр унжиж буух үесээр цагаан богдын ноёлох нэгэн өндөрт дахин гарахад оройн нар гээгүүлж орчлон хорвоо гэдэг уйтан харанхуй биш гэгэн цэлмэг юм гэсэн шиг саруул говийн тэртээ хязгаараас сайхан сэрүүн салхи хүлээж эх орныхоо баялаг сан Эрдэнэсийн далайн эрэл суралд явагчдын харцрыг илбэн үлээх нь баясал төрүүлнэ. Энэ оройгоос гэдэр гэргэж уулын хярыг дамжиж явбал нууцад агуйн архан талд магад хүрч болмоор харагдана. Нар жаргахаас өмнө тэнд хүрэхээр барахгүй
уулнаас бууж амжих хэрэгтэй учраас удтал сууж болохгүй, яархан чухал байлаа. Хэдхэн мөч амсхийн сууж амьсгалан дараад хярыг дамжингүй. Удалгүй уул зорьсон нууцад агвай бүхий байцын араарайд хүрхийн чадсуу баруун талын хавцлыг өгсөн ирээд уулыг гизгээр нь ороож нууцад агвайг чиглэсэн бүдэг зүрэг олдлоо. Үүгээр түүнийг ажиглан зогсоод мөнхүү зүргийг даган уулыг ороож хавцлын тал руу өнгөтөл мөнхүү зүрэг балартан алга болов. Өндрөөс доош үзвэл нууцад агвайн хавцгай мөн болтой. Өглөө түшин суусан чулуу маань тэртээдор бараалахыг таньж энэ орчимд л байх ёстой гэж тэнцвэрийн сайдэр болж өнгийн баруун гар дэшин харж байтал ханан байд чулууны хажуугийн надаас 60 метрийн цаадах дэгшхэн тавцсан дээр шовгор бор юмны тал хэсэг зохиож үзэгдлээ. Урагшаан хагас метр ахид зогсвол бүтнээр харагдах төлөвтэй боловч тийхүү өнгөх огт нөхцөлгүй хагас метр байдгаа хагас сантиметр бүхийвэл хадан халлын ёроол дунаж ёлон идэх бүтэн ясч олдохгүй болох нь илэрхий учраас болгоомжлохын чухлыг мэдэв. Хадан халлын эрмэг дээр тэнцвэрийн олж зогсоход аюултай учраас элгэлэн хэвтээ дөнгөж толгоогон хавцал руу илүү гарган зүүн гараараа чулуу түшиж баруун гартаа дурангаан барьж тэрхүү шовгор борыг үзвэл ууттай юм болох нь лавтай танигдлаа. Ёл шив үүртэн шар эсгээ даавуу зэрэг хог навч цуглуулдгийг үзсэн учраас аль нэгэн газараас айлын бууц буюу аянчин жинчний буудлаас ууттай юм авэдсэн хэрэг болов да. Махчин шууны үүрт элдв хог навч байдаг билээ. Орог нуурын хөндийд цагийн салаанд байсан сар шувууны үүрнээс мөнгөн тэг, соёо, цохилуур олсон шүү дээ гэж урдах хойтхыг бодон дэмий юмны хойноос цагийг алдаж явна уу да. Энэний оронд туурайтны тоо гаргах ажлаа дуусгасан бол маргаа ширт хатан суудлал руу хөдөлж чадах байсан ажийг санагдсан боловч ёлын үүрийг үзэж чадвал бас л амжилт юмсан. Түүнд хүрэх зам даанч алга гэж үдэ гэж бас сэтгэгдэнэ. Тэндээс босож хадан халлын ноёлох хоройг араар нь тойрон нөгөө талаас нь өнгөтөл ханан байцын элгэн дээгүүр хадны нарийн дэвсэг зөрг зам мэт зурааж ууттай ямыг чиглэсэн байлаа. Дэвсгийн өргөн нь 50-60 см-с илүүгүй болтой. Түүнийг дагаа явбал нууц дагвай дөхөж болмоор авчиг нэгэнт хөл алдаж халтарвал тэр доошин орсоргүй унахаас өөр замгүй. 50-60 метр газар ойртоод ёлын үрч үзэлгүй ууттай миний учрыг танилгүй буцах нь харамсалтай. Яа идэ гэж нэгэн хэсэг бодлогошин зогссноо хөл нүцгнэр яваад үзэхэр шийдвэрлэв. Говийн наранд өдөржин шарагдсан чулуун дээр хөл нүцгнэр гიშгэхэд цочим халуун гэвчиг нар буцаж үдшин сэрүү орсон цагт бол дажгүй явж болмоор байлаа. Гагцгүй бууга үрээд явхад тэг болмоор, барайд явхад гар чөлөөгүй болж, халтар хавьд хүрвэл саад болмоор, орхиод явъя гэхэд салж болшгүй ганцхан амин зэвсэг бөгөөд агуйд хүрэхэд юу хүлээж байгааг мэдэхэд хэцүү. Энэ бүгдийг эргэцүүлэн бодож хэсэг зур зогсоод буугаан орхихоор шийдвэрлэн ууттай юмны зүг чулуу хайж чимээ өгөөд өдөрт нь гартаан шүнд нь өөртөн авч явдаг аяны холын нутагт авралт сайн түшиг болдог ангийн гарбын буугаан чулуу төшүүлэн тавиад хадны нарийнхан ирмэг төвцгийг дамжин аяархнаар явж гарлаа. Эрхэн сансандан эмээлтмэр зорьсондон эрхвш хүрнэ гэдгээр ууттай юмны дэргэд очлоо. Тэрийнхэн орчимдон хавцгын зуруу сэрмийг тасалдаж миний толгойноос дээш ганцхан метр хэртээд хадны өргөн тавцсан дээр арьсан туламтай юм суухан танигдавч сүрхий зэврүүхэн байлаа. Ажигл бол тугал тулам бололтой. Дүүрэн юм чигсэн учраас хөлн дэрэж хагарах гэж байтай тарвганан боодог шиг харагдах бөгөөд энэ тэнд нь язарч хөсрийн муухай хөгсаар л өнгөтэй болсныг үзвэл эрт төрдийн юм байлтай. Миний явж ирсэн төвцөг хэдийгээр нарийнсан дууссан боловч дээшээ авиран туламтай юмны байгаа өргөн тавцсан дээр амархан гарч болмоор бөгөөд түүний цаана агуйн амсар онгойн. Дотор нь юу байгааг бүү мэд. Гэдрэг эргэн үзэхэд чулуу төшүүлэн тавьсан буу маань нүдэнд дулаахан харагдана.
Чулууны өөсвээс татаж өөдөө авиран гарвал нэгэн харанхуй агуйн амны босго болсон тэгшхэн давцан дээр тэрхүү арьсан туламтай юм байхажээ. Агуйгаас бялзуухан ишин гаравч өчүүхэн зур цочин хөдлөгтөн ёроолгүй гүн рүү хийсэн унаж мэдэх газар учраас агуйн амыг яг голон зогсохоос баахан хэрд хийж хажуу тишээ зайлан хутгаан гартаан барьж агуйн ам руу өнгөйтөл хүний ясангар намайг зааж явах шиг харагдлаа. Уужим зайтайсан бол ухаан жолоогүй гэдрэг ухран гүйгсэн. Даанч давчуу эргвэл эргийн гүнд халтэр бол халлын ёроолд унахаас өөр замгүй учир шүдээ зум биеэн барьж амьд нь аюултай болохоос биш өгснөөс юун дайх вүлээ гэж сэтгэлэн засан ахин нэг алхаж агуйн үүд орчмыг улам лавшруулан харлаа. Босго чулууны ард талд өгсөн хүний хөсрийн яс байх бөгөөд хөл тал нь шороон дарагдаж зөвхөн цээжин хэсэг босго нь үзэгдэх ажээ. Харин гарын яс нь хэлхээ бүтэн чулуун олон төшиж туламтай юмны зүг сарвайсныг үзвэл түүнийг агуйн аманд ил гарган тавиад насан эцэлсэн хүний яс болов гэлтэй. Өгсөн хүний юунаас нэх вэ? Зоригтой байх нь чухал гэж санан бие сэтгэлэн баривч нэг л зэвүүхэн арн руу арзгас хийж үс толгой өрөвсхийг шиг болно. Хөлтэй гартаа юм шиг хөсрийн хөх арьсан тулам хажууд минь арвайн суун. Хадсан цагаан ясангар хар чулууны араас тулмын зүг сарвайн. Харанхуй нөхөн агуй түүний цаанаас намайг залгихаар амаа ангайсан мэт санагдана. Дахин нэг алхам урагшилж шүдэн зуран гэрэл гаргахад агуй мохор ойрхон бөгөөд авдар савтай юм байх шиг харагдаад лавлад сайтар танихын завгүй шүдэн зунтарлаа. Агуйн дотор амьд юм алга шиг байна. Айсны хэрэггүйг сэтгэлэн засаад гэрэл гаргах цаасны тасархаа ирж цамцны уутаа нэгжиж байтал гарч хідэнтэй явснаа гинтгэн саналаа. Сахилгаан гэрэл ноцож агуйн байдал алган дээр байгаа мэт тодорход ханти болсон юм шиг зориг орж цааш хэд алхан нууцд агуйн доторхойг нэгж үзвэл эрт өрдийн цагт хүн байрлаж байсан болтой гуйлан домб модон тагш жижигхэн модон хайрцаг бяцхан ширмэн тогоо зэрэг эдлэл хэрэгсэл юуны өрд үзэгдлээ. Модон хайрцгийг сэмхэн нээж муутуу цаас өдөж хийсэн зузаан дэвтэр олоод агуйгаас гарч үзвэл эрт цагийн бололтой хууснууд нь хоорондоо наалдаж хуулан ялахад хугаран урагдахын дээр бал харандагаар ойртын тод үсгээр бичсэн хуучин цагийн бичиг учир уншихад төвхтэй байлаа. Шөнийн харанхуйгаас урдж уулнаас буухыг яарч зөвхөн эхэн эцэс хоёрыг уншлаа. Эхний хуудсанд Тэнгэрийн тэтгсэн хааны 23 дугаар он шар барс жилийн намрын дэргүн сарын шинийн 2-ны өдөр орчлонгийн зовлон цусан далайд алгилсан оглохгүй вэр огторгүй газар дүүрч ах дүү амраг садан ангижран сарниж үрэж өнчрөн гасалсан хар өдрөөс хагцсан салхын хатуу зориг чин санааг өвөрлөж ураг илгэн улс даяар сэтгэлдээ цаглашгүй амгалан олох үйлсэд туслын төдий боловч тус болохоор зэлүүд энэ газар зайлан гарч уусан ус угаасан шорондан үлдсэн өвчт миний өвчхүүгийг сонсноо гэж бичснийг арайхан гаргаж уншлаа. Сүүлийн хуудасны төгсгөлд төрсөн биемэн төрөл эгөөтөвч зорьсон үлсмэн золбоо толны мөрөөдөл санагалзад мөнхөд үлдэн. Эцсийн мөчрөхөд эрхэмлэн хадгалсан эрдэнийн дээжэн ээл гарган тавьсан учрвал бэлгэн чиндуу хязгааран хөрсөн гэрэлт цагийн гэгийн одны тэнүүн сарвал орчлонг хүсэн хүсэж түн зориулсан болохыг олсон хэн боловч ойлгон авч олны хэрэгт хандив болгоно гэж бичсэн байхад түүхэнд хэрэгтэйгэр барахгүй улсын өв самд нэмэр болох зүйлийг ч олсон байж магадгэж үлэмж баярлан арьсан тулмын амыг онгойлгон үзэх гэснээр анд нөхөд та бүхэнтэйгээ хамт байж нээхийн чухлыг бодоод буцаж ирлээ. Өнөөдрийн сонин эндэ гэж өгүүлэн дуусгахад минь шөнийн зөөлөн салхинд майхны хормой эрвис дэрвис хөдлөх боловч шиг загийн галын цог үл ялцахыг үзвэл нэлээд орой болсон болтой. Бэд сони юм олох нь байна да. Би маргааш та нартай хамт тэр агууд очилцох юмсан. Гагцхүү өвчж амжаагүй нэлээд шувуу үлдсэн билээ. Яа да
Гэх дуу сонсдоход өдөрт нь ажиллаа дуусгаж байвал өглөө нь ашигтай байдгийг өдөөс хойш мэдэх хэрэгтэй. Одоо босоод лааны гэрэлд өчөж болно шүү дээ гэж майхны хаянаас нэг хүний хэлэхэд нь гутал урагцсан гэд чи майхнаас холддоггүй шүү дээ. Тэгээд маргааш яаж ууланд явах юм гэж нөгөө нь асуулаа. Хуучин сар гарч уулын хавцлыг гэрэлтүүлв. Майханд хэсэгхэн зур намгүм чимээ аниргүй боллоо. Гэвч хэрийн шинжилгээнийх нь цөм сэрэн байх шиг боллоо. Энэ яриагаан зохиол болгон бичвэл сонин өгүүлэлэг болох нь байна шүү гэсэн хашир маягийн хүний дуу сонсдоход үргэлж майхандан үлддгээс бусд нь нууцад агуйн үнэн учрыг ойлгож авах шиг боллоо. Ял шувууны хойноос өдөржин хөөцөлдөж ядарсны улмаас амархан нойрмоглож эхлэх үедстэн маргааш эрт босно гэж нөхдийг нь шивнэн хөөрөлтгийг алс холын анир чимээмэт бүдэг бадаг сонсон ундчихлаа. Нэг сэрхэд үүр гээж байв.